За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан хайхалтай өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн сэдэв маань маш сонирхолтой. Хицгүй бөө буюу бөөгийн тархиараа үйлийг дүүргдэг им улаач хүмүүний талаар баясгалан багштайгаа яриа хэлээ. Тэгээд далд ертөнцийг сонирхдог, бэлэг ертөнцийг сонирхдог нэгэнтээ энэ сүнслэг ертөнцид хөл тавьсан бол зайлшгүй таныг сонсоосой гэж хүсэж байна. За бөөгийн тархиараа үйл дүүргдэг хэцгүй бөө хүмүүс маань ихэвчлэн цагааны үйл буюу дэлгэрүүлэгч төв дэлхийн үйлийг дүүргдэг, оюуны үйлийг дүүргдэг, маш өндөр оршихуйтай холбогдож хүчтэй сүнстэй байх ийм үндсэн шаардлагатай. За тэгээд маш богино хугацаанд энэ бөөгийн тархиа хөгжүүлэх боломж бий эсэхтэр ярилцсан маш сонирхолтой контентийг та бүхэндээ хүргэж байна. За тэгээд тоглон сууж таалан болгоно. За ямар хүнийг бөөгийн тархитан гэдэг юм болоо хэцтэй улаач бөө хүнээс нь хэр ялгаатай вэ? Ижлэхэн үйл хэрэг хийдэг үү? Эсвэл өөр байдгүй? За ерөөсөө Монголд төрж байгаа хүмүүс, Монгол энэ газар нутаг шаван дээр төрж байгаа монголчуудын удамд төрж байгаа. Одоо Монголын газар нутагч өөрөө дэлхийн зүрх болсон гэдэг юм, ам болсон, дэлхийнхаа хөг толб болсон газар байхгүй юу? Дэлхийн хөг толб болсон газар гэдэг чинь юу гэсэн үг юм гэхээр газар тэнгэрийн одоо манай дэлхий чинь ингээд том огторгой орон зайд байлаа гэхэд тэнгэрийн бүх эрчимүүд, бүх оддын, бүх ай савын, бүх галактикуудын бүхэл эрхсүүдийн, мичдүүдийн энэ бүх огторгой ертөнцид байгаа ямар л супер од байна, ямар л солирууд байна, ямар л цаграгууд, бүсдүүрүүд байна, ямар л тоосонцор, мананцар, буданцар гэсэн том орон зай байна. Тийм ямар ай буюу сүнзэв галактикууд байна. Бүгдээрээ дэлхий дээр холбоотой байдаг. Тэгэхээр огторгууд чинь бас өөрийнх нь ингээд зүрх болсон, ам болсон том орон зай байна. Хамгийн энгийнээр хавчрал алтан газар, мөнгөн газар. Энд огторгой ам болсон орон зай. Тэгэхээр энэ бүх яг огторгой ам болсон орон зайн цэгүүд нь яг өнөөдрийн Монголын газар нутаг дээр за жаахан халиад яг зарим бурайд руу тугаар руу ингээд байж гэн тийм өөр Монгол руу бас ингээд байж. Гэхдээ тухайн үеийн үед ямар ч том хүмүүн бүрэн байна уу, дараагийн нэргэн жужаан байна уу, сүмэн байна уу, тэр бүх улсуудын үед Монголын газар нутаг л байсан. Тэр ай сав байхгүй. Тэгэхээр ийм нэг ам болсон, зүрх болсон тэр орон зай төрж байгаа л бол чи ямар нэгэн байдлаар тэнгэр газрын холбоостой төрж байгаа. Зарим нь андашгүй том хөг толботой төрж байгаа тийм үү? Зарим нь хөг толбгүй юм шиг нэ том мингүүдтэй төрж байгаа. Хаана энэ тэндээ мингтэй төрж байгаа. Тэр болгон ч өөрөө энэ тэнгэр газрын амин хүн холбоос, зүрхний холбоос, хасын холбоос гэх тийм том холбоост орон зайн эрчмийг бидээ тээж авч явах чадварыг олгож байгаа. Тэгэхээр ийм орон зайд төрсэн хүмүүс нэгдүгээр маш их өндөр зөмбөлөгтэй, маш өндөр генийн сан хөмрөгтэй, оюунтай, боловсралтай, сэтгэлтэй. Тиймэрхүү онцлог хүмүүс төрдөг. Нэгдүгээр тэгээ нэгэнтээ тэгээд тийм онцлог газар төрчихөж байгаа болохоор бас л тодорхой хэмжээний газар тэнгэрийн хооронд улаач байх, улаач газар тэнгэрийг холбож байгаа улаач байх тийм үүрэгтэй байхгүй юу? Үүрэгтэй. Эсвэл тийм сүнсний онцлогтой, сүнсээр мэдээд юм хийн, мэдхгүй юм хийн, зөнгөөд байгаа юм хийн, бүх талбаруудаас өчгөс тэр антин гэдэг хөтөлбөрийн антин гэдээ ойлгочиход газар тэнгэрийн тэр антины холбоосон донд бид хийх ёстой байна, би ийм хийх ёстой байна гэдэг ингээд тэнгэрээсээ мэдээлэл аваад, оддгарыг хэрэгсээсээ бурхтаасаа тийм үгдээсээ мэдээлэл аваад өөрийнхөө чадварыг таниад юм байдаг. Тийм боломжтой хүмүүс манай дэлхий яг Монгол төрж байгаа байхгүй. Тэгээд яг ийм газар тэнгэрийн холбоосын үйл хэргийг хийхэд
Тэгтээ тэр хоёр төрлийн за үндсэн ерөөсө хоёрхан үндсэн багцад хуваах гэдэг юм л та. 20-оос олон хуваагдана л та. Хэцтэй улаач, хэцгүй улаач. Тэгэхээр хэцтэй улаач гэдэг нь яах вэ? Яа харахгүй нэг готоргон өвгдээзүүдийг, ихтлэгийн өвгдээзүүдийг, нар сарны өвгдээзүүдийг бидээ ингэж одоо оруулж тийм үү? Давхар бидээ оруулж үүсгэж хэллээ да. Тэгээд тийм тал тэр өндөр онготын одоо огторгуугаас заа хэлээ л та. За хөхтэй мөргөн одноос ирж байна. Асар их хөх эрчимтэй. Одоо хөх толбны асар их хөх эрчимтэй орж ирж байгаа шүү дээ тэр чинь. Хөх гэрэл таа засраг архах аяныгаар архах солирын ордон гэж өсөрж орж ирж байгаа. Одоо ингэ нисэж орж ирлээ гэж бодоход доод улаач нөгөө сүнс нь бид нар тэр жижигхэн сүнстэй байгаа. Маш багахан эрчимтэй байгаа. Тэрийг авидуулахын тулд ингэ хэд сэнгэрнүүдэд тэтснээ дууны энерги өөрөө царигаа дээрээс нь дууны энерги чинь маш олон давтамж руу ингэж ховирч байгаа. Дээрээс нь амьтны арьс нь нөлөөлж байгаа. Дээрээс нь хэц гэдэг зүйлийг нь өөрийг нь амьлуулж байгаа. Хэцэн дээр нь олон төрлийн хонхнууд байгаа, холбогнууд байгаа. Бүгд хангир жингэр ингээд хөмөлөөд ингээд зарим нь одоо шуран хайлаа, зарим нь одоо юу хархаад ингээд янз янзын байгалийн өнгө айстон тэнгэр газрын өнгө айстон өвгдүүд тухайн хүний сүнс хүчрэг болж энэ өвгдүүд одоо онгоцнгөрүүд нь бууж ирт. А гэтэл хэцгүй улаач гэдгээр яхаа тэд өөрийнхөө сүнсний хүчээр тэр өвгдөөц нь хаа гэдгийг одоо ямар тургуун одоо холбоосыг хийх хэвээр жишээлбэл ингээ алтай таван богдод явж ий гэж бодъё. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Инженеэр яхад алтан оддын холбоосыг хийнэ гэсэн үг. Тэгвэл тэр хүний сүнс нь алтан оддын холбоост орон зайруу өөрөө аль нэг сүнснийхаа одоо юугаар хүрдээрч гэдэг юм уу те эсвэл одоо эрчмийн одоо холбоос орж гэдэг юм уу оюун бодлын холбоос орж гэдэг юм уу хайрын холбоос орж гэдэг юм уу хүн холбоосоор ингэж эрчмээр ингэ холбогдох чадвартай байх хэрэгтэй байна. Тэгэх юм бол хэцгүй хүн чинь хэцтэй хүн шигээл адилхан нөгөө хөвгтээзийн орон зайг холбогдоод тэндээс яах гэдэг эрчим бацрах алтан одоос яах гэдэг алтай таван богд тэрэгтэй алтан эрчим бацрах гэдэг юм уу цагаан алтан эрчим бацрах гэдэг юм уу шар алтан эрчим бацрах гэдэг юм уу эсвэл одоо очир алмаасан эрчим бацрах гэдэг юм уу эсвэл солон гацрах гэдэг юм уу тий тэрийг нь өөрөө шууд гаргаад биеэрээ дамжуулах чадвартай эсвэл дамжиж байхдаа адилхан одоо энэ цэгийн харуул трансийн төлөвторж юу хийх гээд байгаа тэртийн тархиндаа хүлээж аваад тархиндаа хүлээж авснаа зүрхэндээ зөнгөөрөө задлаад тэгэх хэвээр байна ингэх хэвээр байна дуулах хэвээр байна одоо жишээ тийм үү эсвэл одоо гал төлөх хэвээр байна эсвэл хархих хэвээр байна эсвэл дэв мэдээж бүжиглэх хэвээр байна эсвэл одоо ямар нэгэн байдлаар юу яах юм бэ хөмөлх юм байж гэдэг юм үү те одоо цас дуулаар явж байгаа. Гэх мэтлээ ингээд хийх хэвээр үлээ мэдээд явчихдаг байхгүй. Тэгээд тийм учраас хэцгүй улаач нар бол хэцгүй улаач нар буюу бөөгийн тархитангууд одоо энэ зэгт янз янзаар нэрлэж байна. Оюуны тамхтангууд гэж нэрлэж байна. Төрийн тамхтангууд гэж нэрлэж байгаа ч байна. Зарим нь янз янзаар нэрлэнэ бүртийн тамхтангууд гэж бодлын хүчний тамхтангууд гэж нэрлэнэ. Ингэж олон янзаар нэрлэж байгаа тэр тамхтангууд бүгдээр хэцгүй улаач нарт багтчихж байгаа. Реки хийж гэнэ, шири хийж гэнэ, бяцлагж гэнэ, мөргөл хийж гэнэ, залбирч гэнэ, янз янзын байдлаар өөрийнх нь далд ертөнцтэй холбогдох янз янзын аргууд байгаа шүү хүмүүс. Морин хураар холбогдож гэнэ, тийм уртын дуусан сотоо холбогдож гэнэ ч гэдэг юм уу. Эсвэл тодорхой хэмжээний тарин нэглээд холбогдож гэнэ, эсвэл тодорхой эртний рууна тоомоо хэлээд холбогдож гэнэ. Эсвэл одоо нэг дүрс тамга тэмдэглэлээр холбогдож гэнэ. Янз янзын аргаар нөгөө далдгээд байгаа бэлгийн ертөнц рүү, сүнсний ертөнц рүү тэнгэр оршихуун айс авруу холбогдож тэгж нөгөө үлээх чадвартай болдог л доо. Тэгэхээр тэр хүмүүст харьцангуй нөгөө тийм хүмүүс тэр маш олон байдаг. Одоо ингээд улаач нар одоо номтын тэмдэгт 300 улаач байх хэрэгтэй бол бөө тархитан 3000 байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 10 дахин их байх гэдэг. Тэгэхээр одоо яг ингээд гадуур маш их ингээд сэрх гээд байгаа, сэрээд байгаа гэдэг тодорхой хэмжээний жоохон бэлэгтэнцийн чадвартай болоод байна. Би юм хараад байна, мэдрээд байна, өмөртэй би нэг их ингээд тийм чадвар сууж ингээд байгаа хүмүүс илүү богино хугацаанд сүнснийхээ нэг чадамжийг, эрчимийг, долгионыг, давтамжийг, өнгийг, гэрлийг тэгээд каван одоо маш торгон эрчмүүд орж ирж байна. Эрчмүүд квантерчуд метал одоо янз янзын тийм эрчмүүдийг физикийн төвшин дээр хаана бол тийм эрчмүүдийг бид богино хугацаанд тусчих хэрэгтэй. Тэг чадах юм бол чи улаач болохгүйгээр улаачийн тамгагүй бол улаач болохгүйгээр хэз барихгүйгээр гэсэн үлээж болно. Үлээж болно. Одоо нэг хятадтай улаачнаар маань одоо ямар нэг эд хэрэгсэл нь бөөлж байхад ч юм уу
одоо харыг дарах үед Мгм. унагч юм уу одоо нөгөө амин золигддог штеп. Мгм. Тийм зүйл хэцгүй улаач буюу бөөгийн тархитан тийм гарч ирэхгүй. Бөөгийн тарцсангуу цагаан үйл хийдэг. Нэг одоо бүх юм ингэж дэлгэрүүлдэг, ургуулдаг, баяжуулдаг, арвжуулдаг тийм үйл бөөгийн тархитангууд төлхөө идэг байхгүй. Цагааны үлдэнгүүд дээр өрөөдөг, магтдаг, дуурдаг, хуурдаг тийм үү? Химнэл гаргадаг, аялгауй гаргадаг, бөөлдөг гэдэг. Тэгээд дээрэс нь нөгөө зурдаг, зохиодог тэр янз янзын тийм хүний дотоод сэтгэлийг хөглөө цагаан, солонгон, гэрэлт, хөнгөн, янзсан тийм өдөн ирчмүүдийг гаргаж өгдөг. Тийм үлдэн 55 цагаан тэнгэрийн үлдэн гот байхгүй. Тэгэхээр тэд 55 цагаан тэнгэрийн орон зайгаар хаан хурмас тэнгэрийн 33 тэнгэрийн орон зай 55 цагаан тэнгэрийн орон зайгаар ингэж холбогдох чадвартай тоонд асар их цагаан ирчмийг л өөртөө хоригдлоо. Байгалийн ирчим, од нар сарны ирчим, хүний сайхан сэтгэлийн ирчим, эрдмийн ирчим тийм. Тэгээд яриад ш дуулдаг, хуурдаг, бүжгэлдэг, одоо бичдэг, зурдаг, хардаг. Энд чинь дандаа цагаан ирчим байна. Тэгэхээр бөөгийн тархитан хүмүүс тийм бид. Тэгэд ийм хүмүүс тийм одоо ингээд бидний энэ ирчим чинь идж байгаа хоол хүнсч тэр тодорхой хэмжээний хэлж байгаа үг хэллэгч тэр амьдарч байгаа орон зай ирчим энергич тэр ер нь жоохон хүнд юм уу бараамталтай байгаа штэ. Тэр ийм бөөгийн тархитан буюу оюуны тамхтан гэдэг байгаа бодлын хүчний тамхтан гэдэг байгаа энэ бүтээгч цагаан ертөнцийг цагаан одоо нэг цагаан сүнслэнгүүд яг тийм 55 цагаан тэнгэрийн ирчмийг авахын тулд богино хугацаанд авах боломжийг олгож манахаас нь бөөгийн тархитнаас судалцуулаад байна л та. Тэгэл ерөөсөө хүн одоо ингээ уучраа болохгүй одоо өнөөдөр ингээл одоо манайд ингээл ирээл уулзж чинь тийм үү. Манай нөхөр 15 6 жил бүсэн нэгхэн өвөө болгодог ч гэж. Нэг өвөө нэг л төрлийн нэг өвөө хаанаас ирж байгаа сарнаас иржвэл тэр хүнд ингээ 15 жил сарны ирчим зөөж хацарч өгч. Тэгэхээр нарны ирчим яах юм? Доддын ирчим яах юм? Жишээлбэл хайрын тийм сүүн далайн ирчмүүд нь хайж байгаа. Хөх одны ирчмүүд нь яах юм гээд хурмастай аянгын ирчим яах юм? Тэгэхээр чинь 55 цагаан тэнгэрийн одоо үйлдэл бөөгийн тархитан буюу тамхтангууд 55 оршихугаас ядаж тийм одоо цагаан, сүүн, болор, солонгон тийм одоо тэгээд хөх одоо хөх ирчим бол заавал орчин. Ингээд зөндөө олон төрлийн ирчмүүд байна. Ирчмүүдийг бид нар дэндүү цөөхөн задлаа шүү дээ. Солонгон гэтэл 7 өнгийн солонгон тийм болор гэхэд хэдэн төрлийн болоо, сүүн гэхэд хэдэн төрлийн сүүн байж болох вэ? Ингээд ботход тунгалаг гэхэд шидэн талын тунгалаг гэхэд хэд байж болох вэ? Энэ чи явсараа 55 болчтой. 55 дотор ч нөгөө цагаан аянган орон, цагаан одоо юу үүлэн орно тийм үү? Цагаан одоо гэрэлэн орно, гэтэл цацаргууд нь дотроо орчин, дахиад дээрэс нь гэгэнүүд нь орчин гэд ингээд асар их байхгүй. Тэр орон зай болгонд нь нөгөө үлгэрээр ярьдаг, дагмаг ярьдаг, зөөлж зүүн хэлдэг, заадаг, сургадаг, хөмөлдөг, туйл сайлдаг гэдэг энэ үгдээзүүд байна. Эдгээр чинь энэ урлагийн олон үгдээзүүд урдын тэнгэрийг хазуурдаг, ойдыг шиддэг, хатгадаг, наадаг энэ олон үгдээз чинь тэгээд ингээд заадаг, сургадаг, захиасаа хэлдэг, айлтдаг, айлдраа хэлдэг ингээд нэг олон зан заншил өв соёлыг таниулдаг гэдэг энэ олон үгдээз маань тэр 55 цагаан тэнгэртэй оршоод тэгээд бөөгийн тархитан буюу оюуны хүчтэнгүүдэр тэр цагаан сайхан ирчмүүдийг дэлгэрүүлэх өвсийг ургуулдаг тийм үү хэр талд одоо хур борааг нь оруулдаг жишээ авах юм бол гол мөрний ундрагыг арвидуулдаг өнгөнгийн чулуунуудыг оршруулдаг жишээлбэл сайхан зэрэглээ буулгадаг сайхан солонгыг ойр хархан татуулдаг шүүдрийг арвин ихээр буулгадаг мөндрийг яг хэрэгтэй газар нь ингээд цав цагаан сүүн мөндрүүдийг ингээд буулгадаг ч гэдэг юм уу эсвэл одоо шуудын одоо зав зүдэрсэн гэдэг юм уу цөөрсөн гэдэг юм уу хагцсан ганцхан одоо нуур усан ширхцэн шуудыг харагдаж одоо ингэж баясгал сэтгэл зүрхийн одоо эмчил хөвлөж ингэж нэг утгараас нь гаргадаг хүнийгчсэн тийм үү хагцлаас нь гашуудлаас нь хямралаас нь гутарлаас нь гэдэг юм уу хайр тутснаас ингээд зовж шаналж ганцаардж байгаа тэр бүгдийг ингээд талархлаар баяраар урмаар өрөөлөөр үгээр хайраар инхээллээр ингээд дэлгэрүүлж авдаг тэрийг цагаан тэнгэрийн гэж хэлээд та тэгэхээр бөөгийн тархитангууд илүү тийм үлхий тэгэд энийгээ олох гэж ингээд 10 хэдэн жил сууж хахаар тийм үү одоо өнөөдөр бас нэг хүн орж ирж байгаа байхгүй юу
Тэгсэн чинь би юу чоожин болгосон гэлтэж байна. Чоожин гэж юм гэл асууж байгаа. Чоожин гэж юу юм бэ? Чоожин хоёр таньсан мэг. Сайн мэдэхгүй байна. Тэгээ 5 жил болж байгаа гэж аахгүй. За тэгээд тэгснэ би 10 хангал уншдаг штеп гэлтэж. 10 хангал хаа вэ? 10 хангал гэж яг юу гэлтий гэлсэн чинь мэдэхгүй байгаа байхгүй. Нарны аймгийн галын бурхад энэ гэж мэдэхгүй. Тэгснэ мэдгүй би над дээр лам байдаг гэд би нэг яадаг гэлээ. Лам бурхныг тань уншдаг. Тэгэл хам бурхны юу ингээл албаар би асууж байгаа би ч мэдгүй дэ асууж байгаа биш шүү дээ өөрөө бодож байгаа. Тэгсэн чинь 10 хангалын нэг штэ эмхтэй гэл ингээд. Тэгэл хам бурхан өнөөдөр Бархас бад гарагийн галын одоо ижиг мэдээгүй л байж байгаа хгүй бурхан дөрөөр орж байгаа гэл. Тэр агуу хүүхдүүд юу хийдгөө тэр сайн мэдээгүй харам хангалынхаа хан гал гэж бэлчээд ш нарны аймгийн 10 гаригийн галын одоо эцэг ихүүдээ бурхтуудаа одоо галаар ингээ юмыг заастаг. Гал бэжэж амьдрал оршиж байгаа штэ. Гал бэжэж бүлээн дулаан ирчин байгаа. Гал бэжэж гоо нарны аймаг бэжэж энэ гэрлийн ертөнц өөрөө бүхэл бүтнээрээ оршоод амьдралыг тэтгсэн одоо тэр ирчмүүд нөгөө галууд салангууд ирээд байгаа ингээд таниагүй цаанаа тэгэл бэж байгаа хгүй. Жишээлбэл гэрмэшлэн тэгэхээр 5 жил гिचээд тэгэл бодож хайрын штэ 10 хоногийн сургалтанд сурч л та. Тэн дээр чинь ингээ бүх юм хэлбэд өчөж байгаа шүү дээ. Асуух юм хэлээд үгүй л та. Тэгэх юм бол энэ байгаль дэлхийн одоо ховордчихсан үр сургамлын байгаль дэлхийд одоо цөөрчсөн хур бороо байгаль дэлхийн одоо ингээ зам болохоор ингээл хаа сайгүй урсж байдаг, мэрэлцж байдаг гол булаг шаанд одоо энэ бүгдийг чинь наривд болох 55 цагаан тэмдэг нэг л байхгүй. Тэгээ энэ оюуны тамхтангууд гэж яриад байгаа. Энэ бурхтын тамхтангууд гэж яриад байгаа. Бөөгийн тархитангууд гэж яриад байгаа. Тэр олон хандмаа нар хажид нар ламууд дарихууд гэж хэлээд өнөөдөр энэ тэнд үйл хийж байгаа хүмүүсийн уг нь ингээд хийх зүйл нь л дээ. Цагааны тэнгэртэй гэдээ яриад байгаа нөө хотож маар одоо надад нэг бариач үйдэг, надад нэг үзмэрч үйдэг, төлөгч үйдэг, мэрэгч үйдэг. Бүгдээр цагаан тэнгэрт өнгөт шүү дээ. Юм одоо юу гэдэг мэргэлжэл хармаг уртганд орж ийн гэж байхгүй шүү дээ. Болно бүтнээ сайхан замын заснаа ерөөнөө одоо юу гэдэг ингээл чигийг олж өгнө гэл ингээл хийж байгаа зүйлүүд тоххолэр энэ олон зурхаач нар гэх мэтлэн дандаа цааны үйл хийж байгаа байхгүй. Хүний цагаан амьдралын сайн сайхыг дэлгэрүүлж 10 цагаан буйныг аривжуулж цагаан зам мөрийг засаж өгж цагаан сэтгэлийн одоо сүм сэтгэлийн ингэж улам их дэлгэрүүлж гээд ийм үлтэй байхгүй. Тэгээ тэрэн зориулсан бөөгийн тархитан гэсэн сургалтыг явуулах гад ямар сайндаа 10 оны тийм төр бүтсэн сургалт яаж вэ? Ерөн сургалтын цуснаар л хүн асар богино хугацаанд дэлгэрч гарч ирдэг шүү дээ. Өөрөө одоо огт юу ч мэдэхгүй хөхт яг адилхан ш нэгдүгээр ангид авчих хөхтийг наад үсгүүдээ сураад чийлээ бичээдэггүй яаж дуудадгийг эн чи мэдэхгүй жишээлбэл тийм үү яаж холбож А Б нэрүүл А дээр нэмэх нь Б гэж суугаад нөхөөс ав гэж шууд уншиж чадахгүй ав гэж хэлж чадахгүй байдагтай адилхан ш. Тэгэхэд яг тийм байдлаар далд ертөнц рүү орох гээд тэгээд нэг гаццсан тэгээд ингээд чоожин залцсан юм би өвдөд 5-6 жил би өвлөө. Гэхдээ чоожин ч өөрөө амны эздүүд эргэлгийн эздүүд эрлэг том одоо бурхтууд тэд хүний ань насыг хамгаалаад харин ч нэг ам амьдралын нэтгээд галын бурхтууд нь хангалууд нь галан мохот энэ цог цолбоог нь ам амьдрал ам насыг нь хүчжүүл тэнхээжүүлж өгөх ёстой шүү дээ. Угаасаа зөв хийжсэн бол зөв таньсан байсан бол харин сэтгэл зүрхнээсээ зөв хэлээ суужсэн бол амьтан гэдэг юм мөн чанартай нийлээд нэр нарааж өгдөө нэр амьдралыг хайрлаад нэр ам насаа баттгаад ингэж суужсэн бол тэр хүн өвдөхгүй байхгүй. Тэгэхээр ийм одоо дутуу хийж байгаа гүйц дүн чанараа танихгүй хийж байгаа зүрх сэтгэлээрээ ингэж мэдэрхгүй хийж байгаанаас болоод ингээд маш их цаг хугацаагаа алдаж байна. Тэгээ дээрэс нь мэдэхгүй зүйлээр яг л тэгж чад өсөх сургаал нэгдүгээр анги хөхт багшгүйгээр хичээл ингээд өсөх зааж байгаа тайласгүй багш нь халтар хултар уншдаг. Тэгээд багш нь за нэг унших гэх юм бол багш шигэл халтар хултар уншдаг. Одоо багш нь англи хэл муутай байх юм бол багшаа дагаад гэх юм бол хазгаа морыг хэлээд буруу зүрх өгүүлбэртэй буруу зүрх грамматай тийм л юм сурч байгаатай адилхан байгаа байхгүй. Билээхэн энд номтын тэнгэр байгаад байна. Билээхэн бэлтгэж байгаа багш нар байгаад байна. Халаад явж байгаа багш нар байгаад байна. Зөвлөх багш нар байгаад байна. Тэгээд 10 хоног дотор сая 500 төгрөг зараад өдөө бүр ингээд бүтэн өдрийн 8 цагийн сургалтыг хүссэн юм асуугаад хүссэн юм мэрээ дээрээс нь хөтөлбөртийн зааж өгөөд ингээд маш олон сүүдийг 55 цагаан тэнгэртэй холбогдоод хамгийн багадаа 55 цагаан тарих орж ирж байгаа байхгүй.
Тэрэн дотор чинь 13 сүүн тарих орж иж байгаа. Сүүн доо. Тэгээд 55 тарих чинь энэ биенийхээ бусад хасуудтай, сүүдтэй, сувгуудтай, сүвгчүүдтэй холбогдно. Тэгэхээр маш богино хугацаанд маш их сүүдийг, сувгчуудыг одоо хүрдүүдийг, хасуудыг ингэж нээж өгөх бүх үйлдэлийг бүжиглэх дуулах одоо ингээ янз янзын байдлаар амьсгалын дасгалууд хийх, бэлгээнүүд хийх, бүжгүүд хийх, ноотууд хийх тэгжээж одоо заримд нь одоо нэг тэгшиг 7-гийн заагаа, заримд нь 7 хоногийн заагаад ингэж бэжж ноот болгон ч бүр дээр дамжиж, амаар дамжиж одоо амаар ингээ амьсгалахад үг гарч байгаа шиг ноот болгон ч өнгө болгон ч тоон болгон ч тэгшиг болгон ч энэ биеийн сүүдээр гадагшилж байгаа. Тэр бүгдийг л нээж өгөх. Тэгээд ингээд нэг нээлгэж аваад нээлгэж авч явахдаа эрдмээс сурч. Би яг юу их гээд байгаа. Нэр би хормос тэнгэрийн үйл хийж байгаа би ингэж юм. Хүмүүний би эрхтнийг эмчлэх гэж байгаа, ивлэх гэж байгаа би ингэж юм. Би мэрэг төлөв тавих гэж байгаа ингэж их юм байна. Мэрэгч зурхаач, төлөвч, бошгоч. Тийм үү? Зөнч өгд гэж ийм хүмүүс байдаг юм байна. Ингээд ингээд дом хийх гэж байгаа бол тийм домч болоод домцлих гэж байгаа. Дом гэж ийм зүйл байдаг юм байна. Домч гэдэг юм хүн байдаг юм байна. Ингээд өөрөө ингээд бүх ингээд сугуудаа нэгээ зөнгийн хүрдүүдээ нээлгээд энэ амин хүрдүүдээ нээлгээд тархины 5 цагаан тархийг бид нар тархин битэй нь холбож нээж өгнө шүү дээ. Тэгэхээр би одоо за 55 цагаан нарт нь өөрөх нь одоо үгдгийн яг талгаалаад ингээ үйл хийх гэж байгаа. Би жишээгээд ярихад одоо нэг за нэг 6 ч юу гэж одоо 6 ч бол ороод ирдэ. Тэгэх юм бол хүсэн хүсээгүй судал сав бүх юм нээлттэй. Тэгээд тэр хүн чинь 6 ч эмгтэйгаа байна уу, том өндөр ноёнтойгоо байна уу, эрдэмтэнтэйгаа байна уу холбогдоод ирэх юм бол юугаар ямар 6 хийх гээд байгаа. Алтан 6-аар явах гээд байгаа юм уу? Одоо алтан гац одны 6-аар явах гээд байгаа юм уу? Эсвэл мөнгөн гац одны 6-аар явах гээд байгаа юм. Эсвэл ихтэлхийн 6-аар явах гээд байгаа юм. Тэрийг ялгаад гаргаад ш. Дорны үлдэн гэж ангилдаг ш. Энэ ямар 6-аар явах гээд байгаа юм? Жишээлбэл 60-ны 6-аар явах гээд байгаа юм. Монгол цаг тоолроо явах гээд байгаа юм. Сарныхаар явах гээд байгаа юм. Энэ чинь ингээл өөрснөө хөтлөө явчихна. Бид нар яаж хөтлөгдөж ингэж явж химийг таньж мэдж байгаа гэдэгтэй адилхан асуултаа зөв та сонирхож байгаа өсөж байгаа зүйлээ өөрөө бодоод тэрэн дээр жоох юм судлаа сонирхоод ирвэл аяндаа задраад дэлгэрэл тэр хүн чинь агуу хөх толб байна тийм үү. Дээрэс нь агуу 55 цагаан тэнгэртэнгүүд байна. Дээрэс нь агуу бөөгийн тархин байна. Бөө тархин сэрэн. Тэр чинь нэг бөө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ихтэлхийн үйл хийх чадвартай хүмүүсийг л бөө гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хэцхэнгэрхтэй бөөгэд болж юм хийн үү? Оюун бодлын хүчээр эрдмээрээ гэдэг юм зөнгөөрөө дагаж эсвэл арга ертөнц дээрээ суурил арга ертөнцийн мэдлэг дээрээ суурилж бөөшгд ихтэлхийн үйлийг хийн үү тийм үү? Гур бороо оруулах ихтэлхийн үйл мөн үү? Гол болог шандыг ариудуулах ихтэлхийн үйл мөн үү? Хөвчтэй цөөрцөн ан амьтдыг одоо аргадаж ингээд одоо үржихийн хүрдийн сэргээж тийм үрд төлөө олноор нь төлөвлөх чадварыг сэргээж өгнө. Тэр чинь бүгдээрээ тийм шүү дээ. Сүүн татраад ингээд шалаад олон төлөө хөвүүлж чадахгүй тэр чинь хайрлаад сүүгийг ундруулад өгөх боломжтой байхгүй. Тэгэхээр чин тэрийг яаж ундруулдгийг сүүг яаж ивэлдгийг, яаж хөөрхийлдгийг, яаж одоо бүүвэлдгийг. Чинь өвө тогшсон өөртөөх нь хиллгүүд байж байна. Тэрийг нэгээ судалж байхдаа тэгж хэлж магадгүй мэн тэгвэл тэгт юм байна. Ингээл гаргаж ирнэ шүү дээ. Ингээд байгаль дэлхийгээ буцаад ургуулах гээд байгаа. Хуучин үзэгдсэн төвлөрд дүрд нь аваачих гээд байгаа. Ерөөсөө бөөгийн тархитангуудын үүрэг. Хүний сайхан сэтгэлийг бий болгох гээд, хүнийг өвчин тоглоомгүй болгох гээд, хүний уурга тархи одоо тархины ажиллагааг сэргээж өгөх гээд дахиад дэлхийгээ тэгээ агаар салхиа, тэгээд ан амьтдаа зүү тогтолно. Тэгээд нар сараа. Энэ л багхгүй юу? Одоо бид нар зүгээр одоо энгийн иргэний хувьд бол тархиныхаа нэг 2-5% ба 1% хүрдгөө ашигладаг гэж үздэг юм байлээ. Тэгэхээр бөөгийн тархитан маань ер нь тархиа яаж потенциалынхаа ер нь хэр ажилуулдаг бол тэгээд хэцтэй улаач маань ингээд хэцээнүүдэд хэцэнгэргээ нүдж явахдаа ингээд буулт хийдэг штеп. Тэгэхээр бөөгийн тархитан маань яаж одоо буулт нь харагддаг бол хүмүүс бас их сонирхолтой санагдаж бас магадгүй. Одоо ийм байхгүй юу? Онгод тэнгэртэй бөөтэй хүмүүс бол өвгдөн ирээд айлтураа альчиж чинь тийм үү? Эсвэл өвгдөн ирээд сэтгэл зүгтэн бодлороо үгээ хэлчихэж байна. Эсвэл үгээ үлдээчихэд явчихж байна. Дараа нь тэр чиглэлийнхаа юм бодоод гэлгэнд ингээл хариуцууд нь орж ийл ингээд зөмгөөс нь ундраал гэдэг юм уу? Оюун бодолд нь ингээл дэлгэрэл ингээл тэр нь өвгдөн нэг бол бууж ирээд айлтахтаа хэлчихсэн нэг бол одоо бакашт нь одоо хэлээ л да зүгээр эдээс их сан хөмөргт нь үлдээж гисэн скос хүмсэнд нь бичиж явчихж байгаа шүү дээ.
хэрэгжилж байгаа зүйлстэй эсвэл амиараа дамжуулаад холбоос өгөөд хүссэн үед нь хариулдаг явж байгаа шүү дээ. Тэрвэл бөөгийн тархитан чинь нөгөө нэг гол зорилго нь өвөгт нь тэр дээд орон зайтай байгаа. Хаана байдаг орон зайтай байгаа. Мань хүн өөр бодохдоо сүнснөөч явж байгаа. Өөр дэндүү нөгөө 55 орон зайн цагаан ирчмтэй шүү дээ. 55 цагаан ингээд хормостаар ч хаан чучих чадвартай шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрөө эндээс сууж агаад тэндээс шууд мэдээлэл татах чадвартай. Тэгэхээр тархиараа татна. Тархи нь нөгөө тархи гэгэн тархи гэдэг байгаа. Бөө тархи шиг бөө мөртлөө гэгэн дээрээс нь тархи гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэндээ гэнт ингээ яг бөө одоо улаач хүмүүс нэг бол айлтаа бүгдээс нь бууж айлтж чинь тийм үү. Нэг бол ингээ одоо дээд онгодод болон хайлтгалыгаас зогцоо учраас маш их мэдээлэл ингээ тархинд нь сулгаж өчвөл гиппокамп тархинд нь сулгаж өчвөл далайн моринд сулгаж өчвөл буцчихж байгаа шүү дээ. Жишээлбэл тэгвэл тэд нар далайн мориныхоо эрчим энергээр тийш очиж холбогдож нөгөө байна за яасан минийх өндөр гэдэг ингээ яриад ингээ тэрийг тэхүү яах вэ? Тэр чинь тийм шүү дээ. Эсвэл бид нар одоо YouTube дээр суух тавьж сонсож шүү дээ эрдэмтдийг. Үгүй яг тэрэн шиг шүү дээ. Дахиндаа тэгж авч чадварна. Тийм хүмүүсээс их нөө мэдэхгүй байж магадгүй болол гэж бодож байна. Одоо таныг жишээ би ингээ харж хаад та бол шууд мэдээллийг хажууд нь ингээ хүн хэлж байгаа юм шиг шууд одоо тосож аваад хэлдэг шүү дээ. Одоо ямар нэгэн хэцгүй одоо хоёргүйч байхдаа шууд ингээл тосоод. Тэгэхээр юу шүү дээ. Бид бөө байсан шүү дээ. Одоо бөөгийн тархитан болсон шүү дээ. Тэгэхээр нөгөө эхлээд бөө одоо би жишээлбэл бөө олж явж байгаа. Тэгээд тодорхой хугацааны дараа бөөгийн тархи руу одоо хэдэн оноос ч үлээ шилжээд ингээд 10 жил бөөгийн тархит явж шүү дээ. Тэгтээ нөгөө нэгэнтээ би бөө одоо удган учраас өвдөөцөд бас над дээр ирж шүү дээ. Эрэхтээ намайг завгүй бол миний гиппокамп тархинд ч юм ингээ мэдээлэл өгдөөж яваад өгч байгаа. Тэрийг би дараа нь ингээд тэр яах юм бол ингээ яах юм бол гэд ингээ бодож ил нөгөөдг нь тэндээс гараад ирдэг. Эсвэл нэг тэнд байхгүй мэдээллүүдийг би дандаа бөөдрөхөр явж авч байгаа шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл улаан би гэдэг тарих байна. Тэр болохоор аюух тийм бөөгийн тархитангуудад байдаг том л да оюуны тархи л да. Тэргээр явж байна. Сүн зам галактиктэй холбоотой өгдөөцтэйгээр би сүн тархи буюу мамлар баа гэдэг нэг тархи байгаа шүү дээ. Өглөө би тэргээр авчиж байна. Их дэлхий дээр бол харьцангуй би нэг бүх талбараа авчиж байна. Их дэлхийнхаа өтөр мөнхөдний мэдээллүүдийг нүг бас адилхан хэсгийн орон зай хөх толбны орон зараа дамжуулаад хаанаас авдгийг би мэдчихэж штэ. Одоо хөх толбны анти хаа гэдгийг би мэдчихэж штэ дэлхий дээр. Тэргээр дамжиж бишээ холбогдоод авчиж байгаа хөх орон зай мэдээлэл. Жишээлбэл алтангаас одны мэдээлэл тэр би аюулхаараа дамжаад аюулхаач өөрөө бас дэшээ тархитай байгаа штэ. Алтан тархи гэнэ тархи байгаа. Тэргээр дамжаад ингээд аваад энийг л сэргийгдэх байхгүй. Тэгэхээр алтангаас одтой холбоотой мэдээллийг гэдэг юм амны хайтай алтай 13 алтайхаа холбоотой алтай нурны өгдөөцийн алтан язгуурт өгдөөцийн эртний мэдгүүдийг авах юм бол харьцангуй одоо энэ алтан 13 алтай одрогоо холбогдож байна. Эсвэл алтан гац одрогоо холбогдоод авчих чинь бүр болохгүйг нь ихтгэлийн алтай нурны агуудад байгаа мөг цэвдэгд уус орон зайд байгаа эрдэмтдээс авчиж байна. Тэгэхээр хаанаас ямар мэдээлэл авахар мэдээд байгаа. Хүсэл талаар явж ямар мэдээлэл авах уу? Байгаль талаар холбогдож ямар мэдээлэл авах уу? Шат тэнгис рүү явж ямар мэдээлэл авах уу? Гэдэг ч юм уу тий. Эсвэл хан хандын нурны тэр орон зайнаас ямар мэдээлэл авах уу? Хордлоос ямар мэдээлэл авах уу? Борон тайгаас ямар мэдээлэл авах уу? Зүүн тайгаас өвчнөөс ямар мэдээлэл авах уу гэдэг юм. Тэгээ мөнгөн тайгаас ямар мэдээлэл авах уу? Амар мөрнөөс ямар мэдээлэл авах уу? Онон мөрнөөс ямар мэдээлэл авах уу? Тэнд хэн байдаг? Барьж голоос ямар мэдээлэл. Энийг мэдчихэж байгаа учраас энэ чинь нөгөө нэг тэргөө за энэ одоо ингээд хөвчтайгаан одоо нэг мэдлэг хэрэгтэй байна. Одоо энэ утган модны үндэсгэл ингээл би отоход автоматар тэр чинь нэг бол барьж голын өвдөөц рүү очиж байгаа. Нэг бол зүүн улаан тайг анх нүнэ амьс улаан тайг руу очиж байгаа. Эсвэл сүн зам ангал тайг руу очиж байгаа. Ингээл авчиж байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан хүн ханаас ямар мэдээлэл авах вэ? Ямар тархиудыг яаж хөгжүүлэх вэ гэдгийг л мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэд за тархиа хөгжүүлдэг мэдээ ихлээр доошоо тархи нь сувгуудаараа дамжаад эрчмийн урсгал сувгүү дээрээ дамжаад сувгчүүдээрээ дамжаад хасуудаараа хасуу босоо хасчин өрөө дотор хоорондоо холбоотой байгаа шүү дээ. Хасын судал сувгуудаараа дамжаад тэгээд хос эргэлтэнгийн хооронд эргэлтээрээ дамжаад ингээ авч байгаа гэдгээл мэдэхгүй байна. Тэгээд би нэг хөдөлгөөнгөө хөшрөн байгаа учраас
судалсуугууд нэгдээгүү тэгэхээр газ хөлний улдаас өгж байгаа мэдээлэл байгаа ш дэлхийн одоо цөмөөс өгж байна. Эсвэл дэлхийн галт улсын орон зайнаас мэдээлэл ирж байна. Эсвэл дэлхийн эрдэнэс байдлын орон зайнаас мэдээлэл ирж байна. Хөлний улаар дамжиж ирж байгаа ш. Тэгэхээр хөлнийг нь улны хүрдүү тэнд ямар хас байдгийг мэддэггүй. Тэндээс ямар мэдээллийг авах боломжтойгоо мэдгүй явж байгаа. Гэтэл нөө шагаач өөрөө бас ингээд холбоостой орон зайтай. Энэ хас байгаа газар өдөгчний холбоостой орон зайтай. Өмнө ахал сүлний годон насны үзүүрээс ямар орон зайн холбоосууд үүсгэе мэдэхгүй. Тэгэхээр тэрийг нь мэдсэн ч эсвэл нөө суунгаа гэдэг юм эсвэл тэнд нь сүүгчүүд нь хааттай хасууд нь эргэлт нь одоо гаццсан төвчгөрцсөн учраас тэндээс мэдээлэл авч чадахгүй. Тэгэхээр энэ 10 хоногийн сургалтын тэр яг тэр бүх асуудыг нээж өгнө. Асуудыг нээж өглөө суугууд нь гүйлгэлээ улны хасыг одоо жишээлбэл улны хасыг нээж өглөө гэж бодоход дээшээ шилбэрэн дамжаад хаашаа явах вэ? Хэрвээ ясан мод руу холбогдож байгаа бол тийшээ. Ус төр рүү холбогдож усан махбод руу холбогдож байгаа энэ судлуудаар явна. Өсгийгээр нь дамжиж гин 5 хурууных нь өндгөөр дамжиж гин тустай хасууд баг. Шилдний хасуудаар хаашаа ордог гэдэг. Энэ бүх нөөний чөмгөний хасууд яадаг вэ? Хасын нөөний мэдээллүүдэд хасын эрдэмүүдээ мэдээд байл л да. Тэгэхээр за энэ хасыг за би жишээ аваад сүүн тархийг хөгтэй, хөгт толботой, өндгөвчтэй, алтан савтай, хүүстэй, ихстэй холбоё. Тэгжээжээс үржихүн хүрдүүд бүгд хэвэн ажиллана шүү дээ. Тэгжээжээс хөх буй нөө сайн ярьсан нөө сүүн эрчмүүд хөгтөг сүүнд коксүүн эрчмүүд буй анхны ам үүсгэсэн эрчмүүдийг ярьж байгаа. Сүүн гэхлээр нэгөр коксүү гэхлээр. Тэгэхээр тэр эрчмүүдийг нь тэр орон зай өвгдээдтэй яаж холбох вэ гэдгийг одоо би өөрөө мэдээд нь шүү дээ жишээ. Тэгэхээр за тэр тархийн сүүн тархийг тэгэн тийм холбоосоор тэгс сэргээд энэ нийшээ иргэдэг энэ иргэлтэн доошоо бухлаараа энэ судлуудаар явдаг. Энэ судлууд нь хаалттай байх юм бол тэнд нь тэгж гацдаг, ингэж хоолойн тордог, ингэж одоо юу гэдэг чинь шүдэн зурдаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр шүдний зууслыг алган доод өрөөний эрчмийг тэгж алган, төнхний эрчмийг ингэж алган, цагаан мөгөрсөн хоолойн эрчмийг тэгж засна. Тэгэнгүүтээ доошоо ингээд хөх рүү ордог. Одоо сэрэг бочирхаан хүрдийг ингэж засна. Өрцний буюу өрөвчний хүрдийг ингэж хоёр хөхний хүрдийг ингэж засна доошоо явлаа. Цороогоор уруудлаа. Хүүсэн дээр илээ хүүснээс доошоо ихс рүү орлоо. Ихсээс алтан цав руу орлоо. Алтан цаваас хоёр өндгөч рүү орлоо. Өндгөчнөөс дахиад доошоо чөмг рүү орлоо. Чөмгнөөс ингээд би тэгээ аргашаа хөх толбор нуусаар дамжлаа, нусны чөмгөөр дамжлаа. Ингээ бүтэн хэлхийг нь яаж бий болдгийг мэдчихэж байгаа учраас ямар хөдөлгөөн, ямар үгээр, ямар эрдмээр, ямар одоо залбирлаар гэдэг юм ямар мөргөлөөр ч гэдэг юм гэж нийдэг. Энгийн байхгүй. Нэг тест хамраад хүмүүс чинь тэгээ айгүй инээдтэй юм бэл. Одоо ингээл манайд нэг байсан улаарч тэгж энэ лам болцоо амар юм бэ. Нөгөө буу болцохоор яхаа хэзээ нэргэнүүд барайл ийшээ тийш яваад унаатал тэрийг хайгаал тэгэл эрдэм сургаад байлгахгүй шүү дээ. Эрдэм сурах хэрэгтэй юм чинь намтын тэнгэр дээр чинь эрдэм сурахгүй байвал нийтдээ шүү дээ. Юу их гэж ирсэн юу хийх юм мэдэхгүй ээжэж жишээлбэл тэнд очиж нэг булгийг засаадах явуулна. Нөгөөдг нь ямар үлдээ яах гэж яагаад ширхцээ эсвэл ямар үл хийх ёстой болчоо дуудагцаа мэдгүй очоод ингээ мэдэрч авч чадахгүй өвгдөл болгодог үүрэгтэй байх юм бол тэр чинь номтын тэнгэрийнхэн биш баг тэнгэрийнхэн өчнөөдөр хийчихэж шít. Дунд тэнгэрийнхэн бүгдээр очиж хийчих чадна шít. Энд хийчих шít. Өөр тэнгэрийнхэн ч очиж хийчих шít. Нүлээ соёл тэнгэрийнхэн төрж хийчих шít. Тэгэхэд чинь номтын тэнгэр төрчээд тэгж байгаа. Төмгөд гэснээр лам болцстой амар юм байна. Тэгвэл лам болчоод амар бэдэггүй. Тэгвэл амар байлгаад байна. Өнөөдөр ирсэн тэр чойжин болгоод 5 жил болж байгаа гэдэгтэй адилхан амар. Тэгээ би зөндөө тарндаа хэлд. Тарндаа хэлээд гэсэн чинь ямар ч амингүй хэлж байгаа. Мэдхгүй байгаа. Тэгвэл лам бурхантай би лам бурханы сахиустай гэж байгаа. Тэгвэл лам бурхан нь юу гэдэг? Лам бурхан ямар өчртэй бурханыг мэдхгүй болохоор тэр юугаа хийх юм бэ? Юу хийх юм мэдхгүй юм чинь юу ч хийж мэдхгүй. Тэгэхээр нэг лам бурханы тарны хийх юм шиг юм шиг байна. Тэгээ тарнаа зүрх сэтгэлээрээ тийм одоо агуулх нарны тийм мондог ижитэй ингэж холбогдож байгаа. Өөрийн цалгангийн ижитэй холбогдож байгаа мэдхгүйгээр жишээлбэл эсвэл бархас бадгарыг гэдэг чинь нарны аймгийн ижи ш тэр чинь ганцхан одных бас ганцхан гариг явшин ш. Тэрийг нөгөө мэдхгүйгээр хэлнэ. Нарны аймгийн болор хасын ижи. Болор хасын ижи гэдэг чинь болор хүчмтэй ямар болор хасын ижи байхлаар яадаг ямар үртэй явах юм эмгтэй чанартай байхаараа. Гэт ингэж цаашаа явах хэрэгтэй байхгүй. Тэрийг мэдхгүй болохоор юм хийж чадахгүй. Тэгээд нэг л олон сахиус залсан дарихууд одоотой холбогддог нэг л олон цагааны тэнгэртэнгүүд гэж яваад байна. Тэгээд цагааны тэнгэртэглэр барил хийдэг гэж бодоод эсвэл үздэг гэж бодоод зөндөө олон юм эрдэм зам. Яах юм тэр эрдэмэг заахта өргөн төвшин заамаар ш. Өндөр цэцэг ногоо ховордчоод тэгвэл цэцэг ногоог яаж ургуулах хэвтэй. Ван сэмбүү цэцгийг яаж ургуулах хэвтэй. Эм дүүжин цэцгийг яаж ургуулах хэвтэй. Адгийн наацах нь. Тэгээд энэ олон жимсүүдийг одоо үнэхээр л цагааны тэнгэртэн бол хүнсч тэнгэрхийн дотор байж байгаа шүү дээ. Ямар хүнс ямар үйл идэх юм.
4 удирдахтай нөхцөлд амьдраад байна. Тэгвэл 4 удирдахтай нөхцөлд амьдрдаг хүмүүс энтэгт амьдрдаг, энтгийн халуун орны уур амьсгалтай хүмүүсийн иддэг хоолт адилхан юм идээд байх ёстой юм уу? Үдээхэд тэнд чинь шал өөр эрчим орн. Энэ чинь банах амин эрхтэн байдаг. Амин одоо зүрхэн дээр нь байдаг. Аюулхаа дээр нь байдаг. Тийм одоо нутаг гэдэг штеп. Шал өөр орон зайд эрчим шал өөр цацраг эрчимтэй, шал өөр одоо сүм эрчим ариунтай тийм үү? Цүмийн энэ цагийнхаар квант эрчим гэдэг юм тийм цацраг эрчим ариунтай байхад тэр ариунтай цацраг эрчмийг бид хөх толботой хүмүүс тэрийг ямар байдлаар хүнслэх ёстой. Тэрийг өнөөдөр мэдэхгүй байж тэгэхэд эний чинь хийн хийх ёстой. Цаана тэнгэр хийх ёстой. Хүн сэтгэл хийх ёстой. Адгийн наазах юм. Тэр ийм хэрдэн мэдлэг одоо мэдээж бэж гэгэрх ёстой болчиход байна. Тэгэхэд жинхэнэ 55 цагаан тэнгэрийн чинь сайн цагийн мянган бурхан болоод гэгэрлийг авчрах ёстой хүмүүс шүү. Алтан гэрнийг тэд бүтээх ёстой. Бүтээх ёстой хүмүүс. Тэгэхэд нэг тиймэрхүү байна гэж бүгэн тархилын сургалтыг л гаргаж ирж байна. Одоо үнэхээр шүүмжлэмээр байгаа юм шүүмжлэхээс ороо. Намайг яасыг шүүмжлэх гэж бодов. Угаасаа шүүмжлэхэр байгаа байхгүй. Тэгэхээр ингэж хэлж байна. Тэгээд яг амар хажууд нь үнэхээр бүгэн тархин баг амар. Ямар ч ясыг хэзүүрээд явахгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр хөг аялгыг гаргахын тулд тийм одоо хуураар засагддаг зүйл зөндөө биш тийм ам хуураар хэл хуураар тийм хийж сурхал хэрэгтэй. Өгөөдөө сайхан дуулц сурах хэрэгтэй. Сэтгэлээсээ маш сайхан одоо бурхтын тамгатай бол хаждуудын тамгатай сайхан нэг хөтрөгөөр аялгаж байгаа шиг хөтрөгөн өдөр гэсэн эрчмийг ихтгэхэд болох үүрэгтэй. Эзэн төлөв одоо төлөгийг цөл дотор байгаа олон янзын алтан амьтдыг гэдэг юм аривжуулах хэрэгтэй бол алтан хараануудыг ургуулах хэрэгтэй бол жишээлбэл тэд маш их нөгөө мэгзмийг гоё уншдаг байх хэрэгтэй. Унц тоолгоор уншина гэдэг шиг. Таринуудыг маш гоё тийм зүрх сэтгэлдээ ингэ шингээж нээж амтэн гоё хэлэх хэрэгтэй. Умдаарэ дүдээрэ дүүрээс байгаа гал ингээл одоо ногоон дархтай холбогдчихлээ. Ногоон одоо хөвчин дэлхийн ижийн ижитэй холбогдож байгаа юм чинь маш гоё уурж ирээл хэлэх бол нөгөө одоо хөвч тайгаа чинь хөвдүүдий чинь хөрсөдий чинь сэргээхэд тийм л үүртэй болно шүү дээ. Тийм ч юм байхгүй. Тэгээл ингээ хөндөө уншаал зөвлөө танихгүй байна л да. Бүггийн тархитан одоо маш өндөр хүчтэй сүнстэй байж иж одоо үлээд дүргэх чадaltaй байна гэсэн үг шүү дээ тий. Бүгд тархитгууд мэдүүлцэх хуу сайтай байх хэрэгтэй. Монгол хүний наацхын мэдчих зүйлийг мэдүүлцэх хуу гэдэг байгаа шүү. Жишээлбэл өвс яаж ургадгийг эн чинь мэдүүлцэхгүй шүү. Үндсэн бэжэж, хөрсөн бэжэж, хөрсөн дотор нь шимэн бэжэж. Тэгвэл хөрсөнд чинь шимэн байхгүй ч тэр шимийг яаж цардаг? Хөрсөнд чинь амин гэдэг юм амин одоо тодорхой хэмжээний илч дулааныг барьж явах хэвээр амин одоо нарны гэрэл байна уу, гэгээ байна уу? Тэр чулууны одоо илч дулаан хатгалдаг тийм тодорхой чулуунууд нь байна уу? Одоо юу гэх тэр чинь зүгээр л Монгол хүн болгоны мэдүүлцэх хэвээр зүйл байгаад байгаа байхгүй. Одоо юм мэдүүлцэх зүйл дээр чинь цагаан эдэ орж ирж шүү дээ. Ягаад монголчууд заавал цагаан эдэ идээд энэ олон мянган жилийн өвд эзүүд Чингис үү одоо их сайн мэдгээр бид нар Чингис үгийг ярил л да. Тэгээд одоо өнөөдөр ингээл зарим ингээл одоо хоол зүйчнэр гэж гарч ичээд цагаан эдэг монголаад байна. Тэд нар юу мэдсэндээ одоо Чингис хаанаас илүү юм уу гэх инээд төрөд байгаа байхгүй. Яг үннийг хэлэхэд би бол тийм шүүмжлэх байгаа байхгүй. Тэгчээд цагаан эдэг өөрөө ямар шинж тэмдэгтэй, ямар өв сургамлыг, ямар олон цэцэгсүүдийг, ямар олон жимсүүдийг, ямар олон шүүдрүүдийг өөртөө агуулсан байдгийг яаж тэр нь босроод одоо энэ хүний биедээ, хүний чөмгөндөө, хүний нугасандаа жишээлбэл хүний мөгөөрсөндөө, хүний одоо улаан эстэй ямар үйлчлүүлэлтэй гэд энийг одоо хэлж дэлгэж явах хэрэгтэй байхгүй жишээлбэл одоо цагаан одоо тэгчээнд нэг мэдүүлцэх хөө гэдэг чинь энгийн зүйл байхгүй. Тэгвэл амьдрал дайруулж ирсэн зүйл. Одоо сүүлийн үед хүмүүсийн хооронд одоо хүмүүсийн дунд далд ертөнцийг сонирхох одоо ийм үзэл маш их дэлгэрсэн. Тэгээ сүнслэг байдлыг бас их нэлийн сонирхож бөө болохгүй хэрнээ яг тийм далд ертөнцийг маш ихээр юм сонирхдаг болсон. Тэгээд бөөгийн тархитан бөө байх нь одоо тархитан болохын тулд тамхтай заавал байх ёстой юу? Зүгээр далд ертөнцийг юм сонирхдаг, сүнслэг ертөнцийг сонирхдаг хүн энэ сургалтанд сууж болох уу? Одоо их сонирхолтой л сургалт л байна. Тамхтайч байна, тамгүйч байна.
Гэхдээ хөх толботой би хэлсэн шүү дээ. Энэ нутаг төрсөн өөрөө хамгаалагдсан гэсэн. Энэ нутаг төрсөн болохоор бүгд одоо гэгэн тархитай гэсэн. Ямар нэгэн байдлаар тархины өндөр чадамжтай зүрх амин орон зай дээр байгаа юм чинь зүрх зөнгийн өндөр чадамжтай. Нэг зөм бэлэг гэдэг зүйл чинь илүү зүрхийн өрцөө аюулхайгаа ингэр цээжин дааж явдгийн шүү дээ. Тархичин бол чиглүүлдэг одоо удирддаг одоо юу гэдгийг нэг тийм зүйлс тэгэхээр зүрхэн дээр нь амин орон дээр нь оршиж байгаа юм чинь тархи зүрх хоёр нэгт холбоотой. Ингээд чинь тухайч баталсан. Тэгэхээр чи ийм орон зай төрчүүд тамаггүй гэж бодвол худлаа. Ийм орон зай төрчүүд мэдвэл зөвхөн надад хэрэггүй гэвэл худлаа тий. Тэгээд үйлгүй байна гэж байхгүй учраас яг хэцтэй яваад хэцүү гэж боддог. Тэгвэл бүгдийн тархинууд тодорхой хэмжээний бас нэг эрчим цагаан эрчмийг шингээх гэдэг нь хан хормостын эрчмүүдээ шингээх таны бас нэг гоё бэлгэдлийн нэг Монгол хувцас гэдэг юм уу бас тийм байна. Чимэг зүйлтүүд харьцангуй их байна. Яг бол цагаан нэг бүтэн учраас нэг одоо инженерийн хадал болрууд сувдуу шүгүүд их байдаг байхгүй тийм гоё чимэглэлтэй байна. Тэгээд хэлдэж штэ ядаж сайхан дуулдаг шүлэг уншдаг өрөөдөг магтдаг байх нь зүүн хэрэг. Талархдаг байх нь зүүн хэрэг. Нэг монгол хэдэн анилгуу биш штэ бүгэлждэг, хураалждаг, ивэлждэг, хөөрхилждэг нэг сайхан өгнүүд биш штэ. Тийм өгнүүд байна. Тэгээд шарын шашны гоё таринууд байна, өрөөлүүд байна. Тэр бүгдийг ингээд бас нэг тодорхой хэмжээгээр хараад ядаж уншдаг байх хэрэгтэй байхгүй. Зүрхэн таринуудыг хэлждэг, дээрээс нь нэг өрөөлүүдийг хэлждэг. Байх нь чинь тийм одоо бодолтой байх хэрэгтэй мэдүүлцэх үү гэж нэг хэлээд байгаа байхгүй. Тэгээд жоохон уламжлал зан заншил өв соёлоо мэддэг байх нь. Зүүн хэрэг яад бол 55 цагаан гэр чинь тэр байгаад. Тэгээд юу үнэхээр нэг тэн дотор нэг юу байгаа л да. Би тэнгэрч хэлээд штэ тий одоо хоёр хөх ертөнц 9 цагаан ертөнц нэг хар ертөнц гэж байгаа. Тэгэхээр хоёр хөх ертөнцийнх нь илүү онгодын тамга. Илүү хэц барьж үлээдэг. Дандаа засдаг. Цагаанууд ч юм болохоор дандаа юм ингэж дэлгэрүүлж аривдуулж ингэж буулгаж ирдэг, авчирсан юм ингэж аривдуулах үлдээ биш та. Гэтэл ингээ унцсан, гажцсан, эвдэрсэн, сүрцэн зүйлүүд зөндөө биш тийм. Харамуу эрчмийн асар их хурал дата гэдэг юм уу. Тийм зүйлүүд биш. Тэгэхээр тэр яхан хөхүүдээр засна. Тэр нь илүү нэг улаачны онгодууд улаачнар байд. Бас нэг болохгүйг нь устган дарна. Тэгэхээр устган хан хормостой 55 цагаан нэрэхэнд устган дардаггүй. Устгаад үгүй хийчихсэн зүйл дээр нь засаад тавьчихсан зүйл дээр нь цагаан эрчмүүдээ болгож ирдэг. Байхгүй. Тэгэхээр тэр тэргүй дотор ч юм байж штэ. Чойжонгууд байж штэ. Элгүүд байж штэ. Тэр чинь хармууг бас устган даалцах гэдэг юм уу, үгүй хийх гэдэг юм уу, хямгатахад гэдэг юм уу, хориглоход, багасгахад, дөнгөлөхөд тушахад оролцож байгаа. Тэгээ хөхүүд нь эцтэй ингэрхтэй онгод тэнгэртэй хүмүүс нь цасгын том үлээ хийчихэж байна. Тэгээ хөхүүд нь маш их их засгийг таниулаад орчиж байна. Тэгэхээр нэг их засгийн дараагийн их засгийг одоо дэлгэрүүлэх үйлд нь цагааных орж ирж байна. Нэг хүн дээр хөх цагаан хар байж болох уу? Байж болох байх. Одоо жишээлбэл ингээл хийгээл да хамгийн бага одоо чинь ийм үйлүүд ихтэй илэрсэн явж байгаа шүү дээ. Дээрээс эхлээд хөнөөгөө үл хэлсэн байгаа. Өнөөх нь ч асар их нэг цэцгийн буюу амийг хамгаалагч нар байдаг гэдэг утгаараа харьцангуй хөх ертөнцийн хийх байсан дотор нь хар устдаггүй хар ертөнцийн хийх байсан муу юмуд устгаж байсан. Тэгэхээр тэндээс өвгдөөдтэй байлаа гэж бодох ихэнх хөх юм уу хар байх шүү дээ. Жишээлбэл тэгэнгүүт дараа нэг сүннүг гэх юм байна шүү дээ. Харьцангуй нэг цагааныг дэлгэрүүлж авсан. Цагаан эрчим нэрэг цагаан одоо дургамд зүйлсэн цагаан одоо эрдэм мэдлэг нь дутаа тахлаар цагааныг хурц харцангууд дэлгэрүүлсэн сүнөгийн өвдүүд ирж байгаа шүү. Тэгэхээр тэн дотор чинь цагаанууд ороод ирж байгаа. Тэгэнгүүт 13-ыг ороод ирэхлээр 13 дотор чинь өстой харамч байсан, цагаанч байсан, хөхөнч байсан баг. Хармууг нь хамаг Монголынхантай нийлээд хамаг Монголын чинь хармууг нь хамаг устган дарж өгсөн шүү дээ. Тэгэнгүүт дараа нь хөх ертөнцийн хөвч аваад ингээд засаал ингээд Чингис хааны өвчин чинь. Тэгэнгүүт дараа нь Алтан ордны ус байгуулагдаад нөгөө их юан ус байгуулагдаад дандаа цагаан үйл ажиллагаа үүсэж. Дандаа эрдмийг түгээсэн шүү. Дандаа зурхай
эрүүл мэнд газар бодоо баялаг хүнс ногоо хоол эрдэм мэдлэг хувц хунар ингээл маш олон ахыг үүдэн татах юм гэсэн шүү дээ. Одоо үүдээ хаан юу хийсэн, булаа хаан юу хийсэн тодорхой байгаа шүү дээ. Аж ахуйг сэргээсэн, газар нутгийг буцаж аргадсан, дандаа ингэ сайхан төрхтөн эргүүлж авчихсан, хүнийг ч гэсэн оюун ухаанаар ингээ гэрүүлж, сэхэрүүлж ингээд амьдрах арга ухаандаа суралцах нь айлбал болж ингээд амьдрах юм нэгтэй байх гэдэг чинь тэр хөдөлгөөл үүсэн шүү дээ. Тэгэхээр нэг энэ цаг үе хийж байгаа болохоор чиний удам чи өнөөдөр ингээд тэр олон удрын төлөөлөл болоод ирчихэж байгаа. Тэнгүүд чам чи монголчууд ялангуяа бүх төрлийн бүх юм чаддаг. Одоо энэ цагт чийсэн хуулиа ярьдаг хүн хуулиаг хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлж чадхаас гадна хуулийг бүр түгээн дэлгэрүүл зам заншил болгож чадна. Тэгэхээр хуулиар шүүдэгч одоо хууль ийм зүйлийг буруу зүйл хийсэн ч ямар ч хэдгэлээ гэж чадж байгаа. Нэг талаас одоо ярих юм бол устгаж байгаа муухай зангийн нэг юм муухай үйлийг устгаж байгаа хэрэг штэ. Тэгээд бол цагдж авч байгаа. Тэнгүүд дараа нь хуулиа таниулаад түгээн дэлгэрүүлж байгаа нь энэ нь болохоор ерөнхийдөө хөгөртөнцийн үйл болчихж байгаа шүү дээ. Тэгж болдгоо тийм байдаг. Амьдсан хууль тийм одоо эрүүгийн хууль тийм иргэний хууль тийм тэгэхээр гэх нэг өмч ингээл ухаарал засаал адаагаас за одоо тэгж болохгүй мэн ингэж болохгүй мэн чинь засах ертөнцийн үйл яригдж байгаа шүү дээ. Хүний засч чинь. Тэгэнгүүт нь дараа нь нөгөө нэг хуулиа нөгөө бүр ингээд мөрдлөг болгоод зам болгоод үйл болгоод нөгөөдөл нь дахиад хуулийг ингээд сонсох шаардлагагүйгээр энийг болтгүй байлаа шүү тэрийг тэгдэм байлаа шүү гэдэг нэгэндээ зааж байл хүүхдээ зааж байл өөрөө тэрийг дадал болгоод хөвчт болгоод явж байгаа цагааны үр шүү дээ. Тэгэл тэр айлд гэдэг юм уу тэр удам гэдэг юм уу тэр хүн гэдэг юм уу одоо сайхан сэтгэл зүй хэллэг сайхан харц гэдэг юм шүү. Эсвэл нэрээ би эрдэм сурах хэрэгтэй байна. Нэрээ би өөрийнхөө амьдрал хавууданд татах хэрэгтэй байна. Нэрээ би эрүүл явах хэрэгтэй байна гэж хоол хүнс өөрчлөлдөж байгаа цагааны үйл байхгүй. Гэт ингээ арих удаг хүн арих ухаан болоод муухай худлаа ярддаг хүн худлаа ярихаан болоод тэгснээ өөргөө засаад тэгснээ тэр нь өөрийнхөө амьдралыг бүр өөдрөг болгоод ингээ сайхан авч явж байгаа гэдэг чинь нэг хүн дээр 3 төрлийн ертөнцийн үйл хийж байгаа харагдаж болж байгаа юм чинь. Тэгэхээр бид нар дээр энэ цаг хугацаанд хүмүүсээ бүгдийн сайхан цагаан болох гэдэг. Тэгэхээр нөө харын чинь хөгийн чинь цагаан чинь. Тэгэхээр аль тамганд байна. Хүн зөвхөн гоё өрөөгөө суугаад идэг хүн яах юм? Хар муу хуржээд ингээд амь насанд нь хадчих гад байсан одоо жишээлбэл эсвэл гүтгээд энэ гүжирдээд байна. Тэгэхээр өөдөөс нь өөрөө нь гүтгээд байж өрөөгөө суугаадах юм уу? Бүр шүү дээ. Өөрийнхөө бурууг гин бурууг нотлох хэрэгтэй шүү дээ. Тодорхой хэмжээгээр одоо хууль мэддэг бол хуулиараа эсвэл одоо үг хэлээр ойлголцдог үг хэлээр ойлголцоод эсвэл өөрийнхөө зөвийг нотлон чадах заргалтаад ялан дийлж чадахтаа тэр үйл гэдгийг гаргах хэрэгтэй шүү дээ. Энэ чинь одоо юу гэдэг харамгтай тэмцэж байгаа хэрэг шин. Тэгэнгүүт дараа нь яа харахгүй эрүүл хэлхийн өмнө энэ чинь засахгүй болохгүй юм байна. Энэ хүн энийг ойлгохгүй байгаа болохоор би нэг 1000 сайшаагаад 1000 багтаад 1000 өргөд болохгүй байна. Гэт ингээд тэр хүний жин тунг тааруулаад ухаарахгүй байгаа маань ухааруулах гад болохгүй байгаа маань болгох гад ингэж танилцуулж тэр хүн гимшээд гэдэг юм. Тэр хүн одоо өөртөө ухаарл авсны дараа тэр хүний 1000 удаа магталтаа эрүүлдөө. Тэгэх юм бол тэгээд одоо яг энэ том тэнгэрийн ийм өөрчлөлтийн цаг хугацаанд тийм үү дэлхийг одоо засаглах аялах энэ цаг хугацаанд төрсөн хүмүүс азтай байдаг гэдэг нь яагаад гэхээр яг нөгөө өөрийгөө илэрхийлэх боломж, удмынхаа өмнө маш гавьяа байгуулах боломж, давхар мөнгө маш эрдэм сурах боломж ингээд гарч ирдэг учраас яг энэ цаг хугацаанд ихтгэлийн үлэмж тустай, хөх тэнгэрийн үлэмж тустай тэгээд дээрээс нь хүн төрөлхтний соён гэрэл тустай тийм үү. Тэгээд өөрийнхөө оноо нэг түрүүний ярьсан маш хэрдэн мэдлэг түгээн дэлгэрүүлж өөрөө олж аваад яг тэгвэл тэр бидний асар хэрдэмүүдийг болгож өгч байгаа. Асар их урд нь бол яг гэх шаардлагагүй учраас ингээд тодорхой оноо шинжлэх ухааны хөгжсөн ингээд тийм огцон өсрэлттэй хөгжил байхгүй ба. Зугуухан ингээл айжхан хөгжсөн тэмэлтүүх байгаа шүү дээ хугацааны. Гэтэл одоо бол ингээд өвдөө зүүч намтайхан бол бүр ингээд асар их хэрдмэстэй дор ингээл давхар гэж өгч штэ. Тэгээ энэ хэрээр энэ тесрэлтийн цаг хугацаанд их зүйл хийж бүтээсэн хүмүүс нэгсэн удмаа нэгдүгээр асар их өргөжиг гаргаж ирдэг, хоёрдугаар удмаа гэдэг нь одоо өөрөөсөө хойш удмаа өвдөөцийнхаа синтез судлаач гэсэн маш өргөж өгдөг. Яг бол өвдөөц нь гэсэн боломжийг ашиглаад бушуухан удмынхаа өрсүүдийг эрдэм зааж өгвөл хэвээр бүгдээрээ болж гэн буухан буугаал одоо бөөдрөхөр холбогдсон холбоо оюуны самгаар холбогдоод хогт холбоороо холбогдоод ингээд шидийн тамга гэж бас байдсан. Шидийн тамгаар холбогдоод өвдсөн тамгаар холбогдоод ингээд бушуухан удмын өрсүүдэд оюунтай гэрэлтэй болгоод ихтгэлийн төлөө өөрсдийнхөө удмын төлөө Монголын төлөө гэдэг хөрсдөлхийн төлөө гэдэг ингээд хөхмөн түүний төлөө үйлчлүүлсэн их огцом ахдаг гэж үздэг юм байна. Тэгээд нэг энэ үлэн дээр
харьцангуй төлхөөнөө нэг монголчууд яг энэ орон зай нөхцөл нь чинь таатай нөхцөл байна тийм үү. Тэгээ дээрээс нь хөх талбартай байна. Дээрээс нь өвд нь өндөр одоо тэнгэртэй маш өндөр хэрхэн цавтай оршиж байна. Одоо нүүдийн тэмдэгтгэл томцоол ихэнх нь Монгол өвд эзэд байна шүү дээ. Тэгэхээр яг энэ төсөлтийн үед монголчууд хэмжээс цуг хахдаг гинэ. Тэгэнгүүт нөгөө ингээд одоо шаруудчдаг юм цагаанууд гэдэг нөхдүүд чинь ингээ мангай сууж байгаа. Дараа нь цаа айж хон дагаж дуурайж ингээ бидний араас ингэж хөгжөөд тэгдэг учраас хэмжээс нь нэг тийм өндөр биш гэнэ. Тэгээ өөртөө хэмжээс нь тийм өндөр одоо энэ одоо 100 өндөр гарч чадаагүй л чинь дараагийн одоо нэг хэмнэлгээс 800 жил ч гэдэг юм 1000 жил. Тийм мөчлөгийн дараа одоо тэр гарч ирж тэгэхэд тэр хооронд хийсэн бүтээсэн нэрээ нөгөө тэр ус үндэстэнгүүдийн одоо тэр үедээ одоо 1000 жилийн дараа бид нар өвдөөсөн боллоо гэхэд бид нар хийсэн бүтээснээр одоо нэлээд өндөр түвшин за ингээнээр ярил л да за 30 дугаар хэмжээс татсан байхад нөгөөдөл чинь 20 харьцаа байж байна. Тэгээ дахиад их тесрэлтийн цагууд 30 дугаар хэмжээсээс тэгээд өөрийнхөө дээд өвдөцтэй ингээл таргаал удамдаа бууж ирэх. Тэд нар чи 20 бай тэгээд өвдөц нь хэдэж үдээ 25 ч гэдэг юм. Тэндээс бууж ирж ингээд үйл хийх хоёрын цархрын шалгуур. Том үйл хэрүүдийн том өвдөц нь аваа хийж. Тэртээ тэргүй дахиад хийж. Тэгэхээр нэг хөхмөнг тэнгэрт Монгол өвдөц хамгийн өндөр суудал сэнтитэд байдаг юм аа гэдгийг тэр алтан уургийнхан хамгийн их тэргүүнд нь ингэж дээдлэгддэг. Дараа нь мөнгө уургийнхан тэгээс сүү уургийнхан дээдлэгддэг юм аа. Тэгээд тэнгис далайн төлөө их юм хийжлэр одоо сүү уургийнхан болчихж байгаа шүү дээ. Мөсөн мөнгө уургийнхан болчихж байгаа шүү дээ. Тэнгис далай сарны бүрэн бүтэн байдлын төлөө мөнгө зэвдгийн бүрэн бүтэн байдлын төлөө мөнгө цас тайрахтын гэдэг мөр одоо өмнөд хойд өмнөд мөсөн далайн төлөө ариун их юм хийгээд их юм бол тэд нар мөнгө одоо мөнгөн ургийнхан гэж яригддаг байхгүй юу? Алтан ургийнхан гэхэлэр наа алтан амны төлөө алтан махбодын төлөө их юм хийж байгаа. Тэгэнгүүт дараа нэг сүүн ургийнхан гээд хөвчин дэлхийн төлөө шин манлын төлөө хүмүүс нөгөө одоо идж уух юмс одоо юу гэдэг тэр тариа будааны төлөө их юм хийх нь хуршраг одоо эрүүжүүлэх гэх юм уу тий. Тэрний төлөө их юм гээд хүн төрлөخت нь бас зөв хоол хүнсийг таниулаад одоо чи хоолноос олж өвцөн өчнөөнөрөө байж ш. Тэгэхээр хүмүүсийг эрүүлжүүлэхэд насар их хувийн оруулчлаад гээд ингээд энэ ургийнхан аюу маш өндөр зэрэгт хэрэгэнтэй байдаг. Тэгээд Монгол өвд эзэд учраас онгод тэнгэрүүд Монгол дээрээ түлхүү буугаад нөгөө гадаадынханд буудгүй том хаадууд нь гэдэг юм нөгөө эрдэм цэцэд мэрэгдүүд нөгөө өвдстэнгууд нь шиддэнгүүд нь том оройн дээр буртууд нь илүү Монголд живжиж буудаг. Тийм утгатай. Тэгэхээр маш их боломж байхгүй юу? Тэр болж бол тамхтайгаа мэдсэн бол за мдээгүй бай хамаагүй штэ. Өөрөөх нь юм хийх ёстой гэдэг тэр оюун бодолтой хүн тэг явдаг штэ. Би нэг хүндрэлтэнд юм уу скол одоо бусдад их том тустай байх хэрэгтэй юм шиг байна. Хүн болгонд төлөвлөж байгаа. Чи ингэж байхааргүй штэ. Чамд зөндөө боломж байгаа. Чи шал өөр хөв тавилангаар шал өөр одоо нэг одоо цар хүрээ тэгэр ч юм уу. Чи чамд аюу хавьяас байгаа штэ гэж дотроос хэлж идэг байхгүй. Тэр тийм бодолтой хүмүүс тэгээд дээрэс нь угаасаа одоо ингээд энэ тэнд өнөө чи тийм тамхтай чи тийм удамтай чи тийм үлдээ чи тийм одоо бүгдэлтэй гэж хэлдэг газруу зөндөө болсон юм чинь тэрийг сонсч ирсэн хүмүүс бол манай энэ бөөгийн тартай сургалтын сурч харамсах юм байхгүй. Үнэхээр ингээд одоо ирээд сураад ингээд юу ч авч чадсангүй гэх юм бол уучлаарай тэр сая 500 чинь буцаагаад өгнө хамаагүй маа гэж буцаагаад өгч чинь 10 хоногийн дараа. А үнэхээр юм өгж байгаагаа бид нар мэдэж гин өгч чадхаа мэдэж гин тэр сая 500 байхгүй хатсан тэр хэдэн сая одоо гадаад очиод хэдэн сая төгрөгөөр сурдаг шүү. Тийм нэг үг шүү. $10,000 сурдаг нэг бид энэ сая 500 өгөх байхгүй яг үндэ хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар номтынхнаас дэндүү их эрдэм мэдлэг төгж байгаа. Одоо манай сайтуудыг дагдаг юм уншдаг хүмүүс бол мэдэх ба. Өнөөдөр ингээл одоо би түрхэн пост орууллаа шүү. Өнөөдөр Command Pizza гэж байна. Command Pizza чинь одоо 26 төрлийн пиццыг нэгхэн л байхгүй. Зөвхөн нэг л пицц байхгүй. Цаа чин цөмийн пиццэг байна, наадмын пиццэг байна, Astra пиццэг хүртэл байна. Тэрийг бичээгүүл. Гэвч өчнөө олон Nero пиццэг ярьж ирсэн. Тэгэхэд чинь ганцхан Command Pizza гэж шуураад байгаа байхгүй. Тэгээ Command Pizza нь хүний бүх идэрхтэн бүрэн эмчлэхгүй. Command чинь тодорхой л нэг хэсэг нь. Гэтэл өнөөдөр бид нар одоо шинжилгээ цөмийн пиццэг гэж ярьж байна. Цөм дотор өчнөө олон цөм байгааг судлаагүй дээ шүү. Дэлхийн цөмөөс судалсан байна. Тэгвэл нарны аймгийн цөм дээр юу байгааг судлаагүй. Нарны цөмд алтан газрын цөмд юу байгааг судлаагүй. Хөхтө мөргөн одны цөмд ямар амьуд байгааг судлаагүй явж байгаа шүү. Тэнгэрийн олон аянгийн цуцил дунд солир дунд ямар цөмийн эрчим энерги амьуд байгааг судлаагүй явж байгаа шүү. Тэгэхээр тэр судлаагүй зүйлийг Монгол өвдөцүүд мэдээд байгаа. Шинжилгээ үнэхээр бүгдийг нээсэн байсан бол бүх пиццгийг нээсэн байсан бол энэ олон өвчнөд өнөөдөр дарлуулахгүй байхгүй да. Дарлуулахгүй. Шинжилгээч хөгжүүлэлт мэдчихэж яг тэр эдисүүд нь өвдөд байгаа юм. Энэ
одоо мембран өгдөд байгаа энэ митохондр нь энэ одоо юу гэдгийг мэдж байгаа аахгүй. Энэ одоо мэдрэлийн эсүүд ингээд даанч гараар өгч өгдөө шин. Тий? Тэгэхээр номд одоо бид нар бол номтынхоо. Тэгээ номтынх учраас бидний одоо сургалтууд дэндүү чанартай. Харин нөх шингээж авч чадах нь уу, хүлээж авч чадах нь уу гэдэг нь л хувин дээр байна. Одоо нэг өөрийгөө гол хамгийн гол нь сурах гэсэн хүсэл эрмэлзэл нэгдүгээр байх нь чухал байдаг шүү дээ. Тийм хүн бүхнийг сурч чадна. Өөрийгөө мундаг гэж бодсон. За та гэд ингэсэн хүмүүс тэгэл нэг жоохон ингээл яриад ярьж байгаа дунд нь ганц нэг сонссон үг нь сонсогдсон шүү дээ. Мэддэг юм зааж ингээл эхлэх юм бол тэгэл өөрийгөө хааж байгаа чойжлж байгаа шингээх боломжгүй болж эхэлж байгаа. Хүлээж авах. Эсвэл сонсч ирсэн за би ч угаас сурахуудыг үгүй шүү дээ. Энэ бэлэг ертөнцийг мэддэг хүмүүс бараг байхгүй. Бүгдээрээ айлхан шинээрээ шуурж байгаа. Тэгэхээр би ч угаас сурахуудыг биш. Чи сүнснийхээ агуу чадварыг аяасыг таньж мэдээгүй зөвхөн арга ертөнцөөр махан биеийнхаа хийж чаддаг юмаа өөрийгөө хамжиж байгаа. Сүнс чинь агуу байхгүй. Агуу гэдгийг л хэлээ. Тэгэхээр тэр агуу тэр сүнсээ сэрээгээл авчих юм бол нэг хүчрээ нь олоод бэлэг ертөнцийн үлийг таниал эхэлчих юм бол хол юм. Тийм боломжтой. Сэтгэл байх хэрэгтэй хамаг сүн цагаан сэтгэл байна. Зөв бодол байна. Яагаад гэвэл энэ буугийн тархтан чинь бодлоор аяг хүүлэх юм. Үгээр хүүлэх юм, сэтгэлээр хүүлэх юм. Юугаар хийн санаагаар хүүлэх юм гэдэг. Тийм торон олон тархиудаараа үлэх юм. Тэгээд тэд нар өөр өнгөтэй. Тэгээд дандаа сэтгэлийн цагаан юм дээр суурилдаг. Цагаан тэнгэр үлээж байгаа чинь цагаан юм дээр их суурилдаг. Ариун юм дээр их суурилдаг. Чи сэтгэл чинь ариун байх нь бусдын тосч авах боломжтой. Асар их мэдлэгтэй гэж өөрийгөө бие тоочод сэтгэл чинь атаарах уу өөрийгөө нэг их мэддэг зэрэгтэй бусдыг одоо дорд үздэг үгүйсгдэг энэ байх юм бол тэгээд аргын хичнээн мэдлэг байгаа нэмэргүй байхгүй. Хичнээн точигч хийж идсэн олон үг байгаад нэмэргүй болчихж байгаа. Тэр сэтгэлийн нээгээд ирэх юм бол сургалт маш үр дүнтэй. Одоо ингээд гадуур маш их ер нь харьцангуй бас их болчихсон тийм тал ертөнцийг сонирхох хүмүүс багш нар бас их төлхөө гарч ирээд. Гэхдээ ингээд багш нарыг нь одоо үүсгэж байгаа юм биш гэхдээ ямар нэгэн оршихугаас одоо өвдөөс жонготоос ямар нэгэн зүйлээс мэдээлэл авахгүйгээр арга ертөнцөөс мэдээлэл авчаа тэрийгээ далж ертөнцийн сургалт гээд заадаг тохиолдлууд нь байгаад идэх юм билээ. Тэгэхээр буу тархитан одоо улаач боллоо гэхээр одоо энэ хүмүүс маань тэнгэрт мэдлээд одоо тэнгэр оршихугаас далдын тэр бэлэг ертөнцөөс мэдээллийг тасралтгүй аавна гэдэг бол оюуны асар их сан руу одоо ингээд хөмөрч орж байгаа гэсэн үг бидтэй тий. Тэгэхээр тэр хүн бол мэдлэгээр дотно гэж байхгүй тий. Одоо харин юу штэ түрүүд ярьжсэн тий. Гадны ямиг оруулж яд ингээд зааж байна. За тэрийг нэг муу гэж хэлэх гээгүй шүү тий. Тэр бол бас нэг суур нахгүй. Бүх юм чинь нэг суур байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Суурийн сайн зэхэж үгүй. Тэнд гатцсан хүмүүс одоо байгаа шүү дээ. Тэн дээр коодлогдож болохгүй. Ягаад гэвэл нөгөө бидний өвгдээ зөв 108 дугаар хэмжээстэд байна. Тэндээс ирж байна тийм үү? Одоо 70, 60-ээс 70, 80 гэдэг ингээд 108 дугаар хэмжээст байлаа гэж ингээд өөртөө сүнсүтэр дээр байгаа шүү дээ. Угаасаа тэр нь ойлгомжтой байгаа шүү дээ. Агуух Чингис хаан газараа байгаа даа тийм үү? Тэрийнхээ эрдэмтэд мэрэг цэцүүтэй байгуулсан. Өнөөдөр тэдний үр сад гээд хаана байгаа? Монголд л байгаа шүү дээ. Илүүж уцаа үр сад хаа байгаа? Чумбгийн үр сад хаа байгаа? Долоодомгийн үр сад хаа байгаа? Ингээ тий. Тэгэхээр энэ олон өлөн ихийн үр тийм үү? Одоо тэгээд мундаг нэг мэрэгдүүдийнх нь эдэр Монголд л байгаа шүү дээ. Бидний одоо генд л байгаа шүү дээ. Тэдний нэг өгдлүүд нь, язгуурууд нь, ихүүд нь. Тэгэхээр нэгдүгürt бидний нэг ген нэгдүгürt агуу. Хоёрдугаар түрүүн ярьсан чиг нөгөө тэнгэрийн цаг эхлэхгүй нэг цагаанууд гадныхан тийм их гавьтай үйл хийдгүү гэдэг утгаараа өгд нь тийм өндөр тэнгэрт байдаггүй. Тэр өндөр тэнгэрт байдаггүй юм чи тэр ухаад матаад гарч байгаа зүйл нь тэр л байхгүй да. Одоо нүгийн байгаа сур таньж мэдсэн зүйл. Гэтэл яг энэ цаг хугацаанд бид нар чинь асар хэрдмүүд ингээд буулгach өгöd нь шүү дээ. Одоо авч дийлэхгүй манайхан сурч дийлэхгүй бид нар ч авч дийлэхгүй ингээд тий авснаа одоо ингээд сурснаа бас ингээд тайлж амжихгүйгээр тийм их мэдлэг бууж ирж шүү дээ. Цаг тутам минут тутам бууж ирж шүү дээ. Тэгэхээр чинь нэг хэсэг нь юм болж болоод байгаа юм чинь бусны юм болох боломжтой байхгүй. Яг л нөгөө адилхан л нэг гентэй адилхан их орон одоо адилхан айс савдан байна. Адилхан мөнгө тэнгэрийн өвдтэй байна. Дээшээ хөөх юм бол одоо
миний хүүхдээ одоо 800 жилийн өмнө дээзүүд чинь доош хідэн салаа үрдэг байгаа шүү дээ одоо. 2-ын төдөн зэрэг 35 зэрэгтэй л одоо би жишээлбэл өндөр ээжийнхаа 33 дахь дугаар одоо үеийнх нь үр шүү дээ. Тэгэхээр 2-ыг 36 зэрэгт үржүүлэхээр хэд байх вэ? Нэг үржүүлжээс хэд жилээ. Тийм олон салаад жимээр явж байгаа. Тэрнээ очоод бүгдээрээ одоо том чим агуу их Монгол улсыг байгуулсан хамаг Монголыг байгуулсан ухаант эмэгтэй ухаант өвгдийн үр сад байх боломжтой байна. Тэр ген байгаад байна. Бүр байх бахта сүлэлдэж орж ирж байна. Нэг мэрэгдийн ген орж ирэл, нэг цэцтийнх нь орж ирэл, нэг жанжтынх нь орж ирэл те. Тэгсээр нэг хүнсчнийх нь орж ирэл, тэгснээр нэг хэрнээ удганых нь орж ирэл. Ингээд тэгсээр нэг хаадынх нь ч махан хүүдийнх нь орж ирэл ингээд асар гэх олон холбог ген дууд чинь. Яаж бид нар ингээд гарч ирэх боломж байгаа байхгүй. Тэгэхээр гадны копи бол одоо ингэснээ хол явахгүй. Хандсан байхгүй мэдээлүүд нь хандсан. Хайгаад үзсэн ч одоо миний 10 жилийн өмнө үзчихсэн 20 жилийн өмнө уншижсэн одоо 20 юм байна. 17 8 жилийн өмнө уншижсэн тэр юм уу л байж байгаа. Тэгэл ингээл үзэхлээр шинэлэг юм байхгүй. Харин тэр шинэлэг юмуудыг хүмүүс ингээ оруулж идэв ингээ тань нэвтрүүлж байгаа айгуу сайн хэрэг. За подкаст маань ийхүү дүүрч байна. За 1 сарын 30-наас бөөгийн тархины сургалтыг 10 хоногийн хугацаанд маш богино хугацаанд одоо эрчимжүүлсэн байдлаар сургалтыг эхлүүлэхээр товлоод байна. За тэгээд бүртгүүлэхийг хүссэн хүмүүс маань комент тайлбар хэсэгт утасны дугаарыг оруулъя. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг Facebook болон утсаар лавлаарай. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. За бүгдээрэнд нь талархлаа.